мэлцгаа биш. Зүйтэй. Хадуу үгийг сонсож нөгөө нэг ирсэн. Нүү энэ майонез зануус гэдэг чинь бид хоёр чинь өндгөр хийж та. Өндгөний шараар чинь. Яг ориг майонезыг хийж. Ташлахчваа. Тасдахгүй утгах шүү. Тэр чинь бас уулах туслах. Бороо ирэх юм бол гашилж байна. Тэгээ өвөл миний бараа орж ирэх болж ирээд. Өвөл цэцэг тариг. Төө нөгөө аддаас ч орж ирээд өвөл цэцэг тариг гэж юу солиороод байгаа юм гээд. Сайн байцгаана хүмүүс үзэгчтэй сонсогчдоо та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За ганцхан миний хөтлөн хүргэдэг. Өөрчлөлт подкастын шинэ дугаар эхлэх бэлэн болсон. За өнөөдрийн дугаараар нэгэн уран бүтээлч бас хөдөлмөрч авьяаслаг залуу хүрэлцэн ирсэн. Ингээд урилга хүлээж авч хүрэлцэн ирсэн дүүдээ баярлаа. Сайн байна уу. За одоо эрт маань өөрийнхөө талаар манай үзэгч сонсогч танилцуулъя. Хаанч төрж өсөв? Аль идэх хүлээ? Би Улаанбаатар хотод төрсөн. 1986 онд төрсөн. Нэгдүгээр орол гаралтай гэж явна. Айл отгоо ууж төрсөн. За. Сургуулаа бас Улаанбаатар хот төгссөн. Тий. Бүгд одоо ерөнхийдөө л төрснөөс ахуулаад Улаанбаатартаа л байна. Том болоод тийм мэрэгчлээ юм бол ийм мэрэгчлээ болъё гэж хөвгүүд бас мөрөөддөг шин. Цагдаа нисгэгч гээл. Ямар их сургуульд конкурс өгч тухайд шалгалт төрүүлж юу? Чиг нэг хүүхэд насны дурлалын үед л найз охинтой өөрөөсөө хоёр ихч найз охинтой байж байгаа л. Тэгэд манай хүн чинь ихчил байсан л та. Тий. Миний хайрцаг сэргэлэн юм чи. Чи манай аав нэг дулааны захиргааны инженер. Би чи ээждээ яг 10-аад гисэн. Би заавал инженер л болно. Дулааны инженер болно гэсэн. Тэгээ хэлж байгаа л дулааны инженерээр шинжлэх ухааны технологийн их сургуульд сурч байсан. Бүрэн дүүргсэн. Тэгдэг. Ер нь ойр дотны хүсэл нөлөөлт гэж бас мэрэгжилт. Дотоод хүн бол өөрийн хүсэл зэвдэр явж яадаг те дискот зэвж яадаг. Шал хамаагүй. Би ч одоо бас сургууль төгсөд цагдаа болно гэсэн өсөл мөрөөдөлтэй байсан. Тэгээд өдөөж их сургууль сурч ирсэн шүү дээ. Инженер ангид. Тэгээд яриаг төвхөл дэлгэн ажилласан юу санаасгүй зүйл амж ороод. Багасаа ер нь ийм тухайн дошн дээр ингээ хороол дүүргүүд хипхоп хамтлагад үүсэж ирсэн. Тий. Одоо 90-ад онд би 10 төгсөжсэн биш тухайд орон нутгт аймагтаа самтлаг үүсгэл эхэлж ирсэн. Чиний бага нас бол ер нь нэг тийм ах нарын донд ийм нэг тий. Азтай бас нөгөө азтай хувь тавилан л юм билээ. Одоо ингээ эргээд бодоход ингээ яг өндөрлөгөөс харах л өндөрлөгөөс харах нэг яалч нэг яг ах нар юу хийж ийн яаж ийн тэгтээ зүгээр нэг ах нарын отхом гэдгээр нэг тэгэж болохгүй ингэж болохгүй гэдэг зүйлээс ингэж болохгүй мэн тэгэж болохгүй мэн ингэм бол юм юм тийм ингээд ах нар хизээд ах нар ч аав нар хизээ залуус өгдөг гэдэг шиг тийм эдээсэн билээ л тэгэл хожим ойлгосон шүү дээ. Гэр бүлийн хүмүүжлээс гадна өгөөд бол их хүмүүжил цаатлын зан сортхоны байдлыг байрнаас олж авдیں۔ Гадна орчноос. Санал нийлгөө. Тий. Яг санал нийлнэ. Гэрт бол яг ер нь эдэн нуунтаж хөвчж амар нь хичээл номд автах гэх хугацаа. Бусад хугацааг бол гайгүй бас зодоо яадаг ах нар, гоё хувцалдаг ах нар, тий гоё юм хэргэлдэг ах нарыг дагаад бас тэндээс ер нь амьдралын юм суралцаад идэг шин. Тий. Тэгээд ерөнхийдөө бид бас миний харж байгаагаар болохоор нэг яг нэг эрхийн болоод бас өсгөөгүй бид нарыг нэг бид нар чинь жоохон байхад за 5 цаг орж хоолой динг тэг гэхэд би чинь яг шорон дээр нь сайхан тоглоод энэ эрхийн хүүхдэд орж тэгээд тэгж өссөндөө ер нь буруу байсангүй шин. Танах хэдэн үгүйтэй лээ? Бид нар чинь дөрүүдээ нэг эмэгтэйтэй эгчтэй. Манай эгч бол ерөөхдөө нэг 10 хэдэн жил Японд байсан болохоор зарим хүмүүс бас манай эгчийг мэддэг. Хөвгүүд дараах. Хөвгүүдийн хин хамгийн эхлэхгүйсэн. Том ах бид хоёр. Болгоо. Яг хоёул адилхан ерөнхийдөө зан характер шавар яг адилхан. Нөгөө ах бол гайгүй юу? Манай нөгөө ах бол эрт ханаажилтдаг ягаад тогтоод арай төлөв төвшин байдаг шүү дээ. Айлдаг. Эрт маамаатай болцсон тийм ээ. Нэг хэсэг нь бичнүүлээд хэрэг тарчих гаддаг. Нэг хэсэг нь аав ээжийн сайн хүү явдаг. Тийм. Яг тэр үе ах нар ингээд ховцолт гинж минж зүгээл зузаалтаа готломсөөл зарим тамхинд ороод хаврал л тэр юмнууд. Ингээд тэгэл хүүхэд хахад бушгуун том болох юмсан. Бушгуун ийм хүмүүс ийм гинж зүүх юмсан. Хөсөлмөрөд л байсан дотор хоёр нь. Бэс тэр чи тэгээ шал димилээсэн тэвлэг тэгээс том болчихсон шиг ах нар нэг ахын доор нэг дүүнөр бол нэг ийм шүү тийм шүү ер нь нэг залхаал малхаал гэл худлын ах нар ингээд сайхан үлдэж ин даа гэлээд үзүүлсэн. Тэгэл яг л нөгөө ир хүний зам үзэн урт гэдэг шиг нэг ингээд нас явахт олгоор ойлгож 30 дээр ирээл энэ юм байсан юм гэл ахын хувцсыг нууцаараа мөсч гарна шүү дээ бас. Найз ах муутай ангарчих гээд очино. Сургуулийнхаа хот шүү дээ.
Тэр үед чинь хувцснаар байхгүй. Айстопын анхнаар хурж ирэл хон. Өгдөг гэс 6:30-аас сэрүүлдэг. Анхнаар орж ирлээ бүү хаз. Тэр пүүз томдох ямар байхгүй. Тэгэл Аацсан төрөл нэг Керманд нас нэг баг мөнгө бэлэн бодохоор одоо нэг бэлэн мөнгө авах байгаа ш. Тэр үед чинь бэлэн мөнгө яг Керманд чинь баг фиш өмд өмсгөл бэлэн мөнгөтэйгөө өөрөө хувцтайгаа хамгийн ганган хувцтайгаа тэгэл пүүз нөө тэр үед чинь пүүз жахруулна гэд завсарлагаан болгоод нөө пүүзнөөс уулынаас гавхаатал зэрэгээр дуургаж гүүгээл хамгийн дөрсөө хөвгтэйсэн даас. Энэ нөхөр хаана хувцаанаа гэж араас ирж амбартал яг сэрхэд ахнар үнтшин төв гээл тайлаад тавьчих шин. Тэг н вичм дээрээ 4 ахтай байсан. Бас хамгийн их туссан, хамгийн гайгүй юмнууд амсч гарна. Тэгээд хичээлийн цагаар дуудана. Нөхөр нь хувцас аав хийж одоо ямар хүчтэй хийдэргээд ийм асуудал туулдаг байлаа. Гоё ингээд орчин тэр хувцалтаас гадна ингээд яг ийм хөгжмийн урлагаар орчих шээ. Өөр юм мэдлэгөө ингээд тэгэл хөгжим нөө хэрэгжил гаш нөхдүүдийн одоо чихвчний хөгжимд хойд хавар байлаа шүү дээ билээ өөр дээр. Тэр эдрийг яаж сонсч өсөв? Тэр чиг тэгэл нэг тэр үед яг байдаг гэсэн. Тэгээд нэг дөрсгөө хүмүүсд дүүсэн ш. Тэгэл дөрсгөө хүмүүс тэгэл дөрсгүүдэж явал энэ тэндээс билээр чи аяг олдоол. Тэгэл тэрний төлөө хөгжмөө сонсоод болоо тэгэл байтраа. Тэр үед чинь жамаа баг багт пянцог сонсдог байсан айлууд. Тийм. Магнитофон мод орж ирсэн баг. Одоо энэ шиг ярихад манай аав чинь юу штэ бүр 90-ад онд соёд эрд намтлагын бас гитарч юм байсан. Тэгээд Сапород бид манай аав чинь өөрөө касет хөгжим зардаг. Тэр үед чинь амар жаргал гэдэг нөө хараагүй адар сүр ах эднэрийн чинь хөгжим эднэрийн чинь зардаг. Би ч айлаа баг аавгээ дагаад явж гин. Тэгээд нөө касет зарна. Тэгээд нөө шившин касетэндээс пак гэл дараал хуучин касет нөө шившин касетэн дээр нөө хил дуунуудыг бүгдийг хуулаад за энийг ингээ хуулаараа бүгд тэр жоохон байгаас ахуулаад нөө харандаа тааруулаад яг тэр чинь гэж тааруулж маруулдаг байлаа шүү дээ. Бизнес. Тэр чинь тийм бизнес. Тэр чинь Монгол цөөхөнч байсан. Ер нь бол урлаг уран сайхнлуу тэр үеэр татагдсан. Одоо шиг хөвлөө ингээд студид суугаад сайхан ярилцлага өгөө дуу хөгжмөө явуулах боломжгүй. Одоо тэр байдаг юм байдаг нөө хар өрнгийн урталт нөө нэг дарааных удаагүй тэр чинь манайхан амар ирэлттэй яваад байсан юм аа. Тэгэл удаагүй манайхын чинь буц зохиол нэг шинэ юм гарч ирж байгаа байхгүй. Хар өрнгийн урталч нэг юм хөгжмөнд нэг юм юу эс гарч ирсэн шин. Яг нэг юм хөгжмөний зурагтаа дэлгүр аягаад байсан гэсэд нэ. Сайжирч эхэлсэн. Тийм. Тэгэл тийшээ чинь хүмүүс нь шуураад ирж байгаа. Намайг багахт бол 1000 магнитофон байсан. Орсон. Хавтгай. Тэгээд тэрийг аялал зугаалгаар авчин бүр албан байгууллагын арга хэмжээ хүртэл тийм юм болдог гэсэн. Тэгээ яг өсөж явж авах хэвчээ хөгжим бас хөгжөөд хятад хөгжмөр нэг хэсэг амсгалж ирсэн монголчууд. Нөгөө типүзэр дээр гэрэл мэрэлттэй тий. Хоёр хаалга онгож монгод. Нөгөөх маань гац чинь касет зуурна өнөртөө усаар харчин. Толгойг. Тэгэл перставка дамжуулаад хипхоп хамтлагуудын гадны хувцалтыг хардаг. Хипхоп хөдөлгөөнүүдийг перставкын дээр паавуулж сурдаг. Тэгэж эхэлж ийсэн. Тэгээд танаахад бид нэрс одоо тухайн хипхопыг одоо айстоп дижитал тэгээд тухайн хар тас дээр ингээд Улаанбаатар төгжүүлж хат би орон нутгийн Төв аймагт хамтлаг үүсгээд тэндээс хөгжиж ирсэн. Тэгээ одоолох хэлсэн дээр бид нар ч бас таарна уулзсан. Майкл Джексон ч юм уу хипхоп ч мэддэггүй юм уу хацаанууд. Хөлийн нугалн, гарын нугалн гэж бид нэр чинь цаашлуулаад. Тэгэл сайжмуудад танилцж урлагийн ертөнцид хамт найзал нөхөрлж ирсэн. Ахтгаа сайхан дурсамжууд байгаа шүү дээ. Хүүхэд насны тийм хөгжилтэй дурсамж байна уу хоёроо? Байгаа шүү дээ. Би чинь одоо хүүхэд насны дурсамж гэхлээр чинь бүр ахаас нуугдаа нууцж үзсэн 96 онд яг айстоп гэж ах нар чинь бүрийг оргил дээр манай ээж чинь нөгөө юу яачдаг. Дундын Орсын 8-нд урагшаа 90-нд нөгөө жимсний 8 хийдэг. Тэгээд нөгөө хэдэн дүүнэр нүлтж байгаа шүү дээ. Манай аав цаа ах чиг нөгөө аавын оронд иждэг. Тэгээд нөгөө хотод толгосон зүүшээ явахгүй гэртээ ороо гэхтэн суулгаагаар дунд ахтагаа. Өсөж мэрх очил үзэн. Тэгээд тэр шижинс та жинхэнэ нөгөө нэг пүүстэ чинь сүйдээс шүүл мүгэл нөгөө тэтэг нөгөө шүүлж байгаа. Тэг одоо дуурхаж 20-д болсон болохоос тэр үе чинь тэмч гэж зүгээр. Тэр өснөө шар өсөд босолт мосолт яа тэр яг урдгийн нөгөө од модууд гэдэг чинь яг утгаараа байдаг байсан үед жинхэнэ бахархаж тахаа. Тэр бочинаа нүн тий ахаараа бахархан. Тэгэл нөгөө бөөнөр I stop гэдэг сөөрэ чинь бүр аим чи бүр бод хөгжимшгүй дуурж байгаа юм. Тэр чинь миний ах штэ гэл. Бас гоё ш. Тэгээд найзууд нөхдөөс айгүй ингээд хүрээлцдэг ш.
тэр ах нам тийм хамтлагийн хүн шүү дээ. Ингээд бас чанартай найзууд тэр байна те. Тийм тэгээд дээрээс нөгөө нэг намагч оролдох юм байхгүй шүү дээ. Тийм. Оо. Наадсан тийм байр болгодог тийм зорчих юм байдаг шүү. Тойр зорчих, чигээрээ зорчих тийм их болгодог байлаа. Би ч гэсэн яг ингээд дүүнэртэй тодвилэн яг ингээд бүжгийн юм хөдөлгөөн зааж өгч байгаагүй. Тэгсэр нөгөө хамт амьдарч байгаа, хамт өсөж байгаа болохоор нөлөөлсөн байт юм лээ. Тэгээд одоо миний дүүнэр чинь ер нь хамгийн баг дүүцсэн бүжгийн багшаар сууж төгссөн. Манай одомд одоо нэлээд их бүжигчтэй болсон мэл. Одоо ч бүжигнүүлж чинь тэнгэр бүжиг мөчгөө. Тэгэхээр яг ингээд гэрийн амьдарч байгаа уур амьсгал хувцлалт тэр гэрт шиглээд байгаа хөгжим мэтэр өөрөө ингээд манай гэр бүл тийм ертөнцийг бий болгоцсон байт юм шин. Үе дамжаад авчиж. Нэг төрлийн хүмүүжил бас. Хүмүүжил. Үгүй за ах нь юм чинь чи тийм болоороо тэр гэсэн байхгүй. Тэгээ яг төрсэн ах дүүснэр тиймийг төрсөндөө зааж өгдөг шин. Да чи юу гоё авчих. Хайрлал гэдэг юм билээ л дээ. Цаана бол хайрлал. Тийм яг нөгөө чимээгүй л хайрлал гэдэг хочин ойлгосон шин. Ингээл юм бүхэн ахын дөө тийм ээ ингээд тийм явчихуу да ингэчүүд гэдэг. Одоо нөгөө цаг үе гоё болчлоо доо. Яг нөгөө нэг 90 он моноор нэг харахлаар тэрчээ нөгөө нэг Эрдэнэ дархан ингээл тавалтаар ингээл явна. Тэнгүүд тэр бол онцсон түүхтэйш малгайгийн шүүрэн юмны одоо тэр үеийн хувцнууд ч ховрыг хэлэхөө яаж хийж аваад пүүзийг аваад зугатаах ч юм уу малгайгийн шүлийн аваад хүчтэй л ганган байдаг байлаа шүү. Тэгэл нөө тэр болгоноос хайрлал гэдэг байсан юм лээ. Яг үнэ. За чи энэ урсгалтыг сонс энийг сонирх гэдэг магтлан заахгүй. Тэгээд хүн өөрөө цаанаас самных хэмжээг л авдаг юм шиг л. Цаагаараа яг хайрлж идэг. Наана бол тэмжиж мэмжээ туслагс ойлголт тахгүй. Чи юугаа амжтын цааш яв харь олон долоо юмараа тийм төгснөө ээж бат тэр нэгдэг байлаа нүнэрээ. Тэгсэн чинь бүгд одоо нүнэр өөрсдөө тэгээд татагтаад орцсон байдгийг. Тийм тэгээд цагаан хаясаараа өөрсдөө болох нь болоод ингээд ирж байгаа. Одоо болсон нь юу хэлэвдэ гэдэг шиг тийм. Тийм шүү. Нөлөөлөл байгаа байхгүй гэр бүлийн нөлөөлөл. Ямар хувцсан дуртай? Өнгөн дуртай дүү. Дүүн улаан өнгөн дуртай. Улаан өнгөн дуртай. Чамайг тэгээд дотны найзууч хин гээд дууддаг юм л дөө. Одл. Одоор л од эрднэр дуудахлаар зарим нь од гэрэл мэрэл болгоод зарим одко модко гэдэг. Тэг явж манай бурхан болооч одоо ах маань хэлсэн л дээ. За дүүм энэ аав ээжийнхаа өгсөн алтар нэрийг хайрлаарай тий. Ахын ахт нь ингээд оргилгээд оргилна. Тэр оргилын дээр хязгаартна. Одлоогоо. Өөр хязгаар авахгүй ах юм да. Тэгэл нөгөө нэрний утга учир за. Тийш. Аалчгүй. Бүтэн нэрээр яваад явах. Тэр ерөнхийдөө нөгөө бас олон улсаараа ингээд яваад ирэхлээр юу юм бэ л дээ. Нөгөө од эрдэн гэхэлэр нөгөө хэлж чадахгүй од айрдаа гэх нэг уртаар хэлж чадахгүй. Хэлцгээр юу. Тэс үдээ гадаадд бол өөртөө стар гэл стар гэл тэмдгээ хаа. Яа ч өд стар гэдэг муугаас миний нэр стар гэсэн утгатай гэдэг. Хэллэг намарчсан. Тэгээд цаа масараа энэ юм байна. Би доногийн нэг бичлэгийг харж ирсэн. Жинхэнэ одыг өөр дээр юу болоо шүү дээ. Мөнгөллөө шүү дээ. Тий. Хараад хальт цааш харуул. Гоё шүү дээ. Яг юм одоо шивээс бол урлаг болоо өгчсөн. За бидний үед бол энэ дээр нэг яталтай, тал нартай, цоройж байгаа нэг чонтой. Тэр тийм шивээс байла ахнар гангардаг. За тэгээд үгийн одоо хайртай эмэгтэйгийнх нэрний ихний үсгийг тэр нэмэх мэмхээр бичдэг байсан. Одоо шивээс өгчсөн. Тэгээд би бас чамайг яг өөрийнхөө нэрийг татгаж өөрийгөө ингэж мөнгөлнө гэж чинь бас гоё мэдрэмж авахгүй юу. Тийм. Тэгээд энэ чинь би болохоор бас ерөөхдөө нөө бас олон утга агуулгад би өөрөө чинь ч одоо нэг ахынхаа толгоон дээр шивэхлээр ямар мэдрэмж авсан те. Тэгээд нөгөө бид хоёрын ярьжсэн юм байна. Нуран дээр болохоор би өөрөө ахынхаа бурхан болооч шивээ гэж бодоод байгаа. Тэгээд нөгөө ахтайгаа хийсэн цог гэдэг хамтдаа ашиг гэсэн хамтдаа гэдэг мэдрэмж. Тэгээд миний чинь нэг баруун гарт даав шивээс чинь шивээс. Тэгээд нэг хизээ нэг өдөр яхад бөөндөө хайртай хүмүүстэй хамт айл отох нь хамгийн сүүлд нь л одоо жам ясараа шиг хамгийн сүүлд нь л бурхан болцсон гэж боддог шүү дээ. Тэгвэл ядаж нөгөө нэг хайртай хүмүүс үдгээ шивчээд хамтдаа тэрэлдээд байна гэсэн санаа. Тий. Зөвлөлтөө чинь яг хүн дотоод ертөнцөө одоо бас ингээд ил ингээ өөр төр аваа явуулна шивээс гэдэг урлаг өөрөө ингээд бий болгочлоо шүү дээ. Гоо сайхан болоод өгчсөн. Ямар хоолнд илүү дуртай байдаг? Дуртай бол ээж л хоол. Ээж хоол. Тийм. Дахиж амтдаггүй тэр хоолнд л дуртай. Хоолнд хэр сайн чи өөрөө? Хоолнд сайн. Тэжгүй. Өөрөөс хоол юм. Манай ээж чи 99 төгрөг цэцэрлэгийн ахлах тоогооч байсан. Тэгээ ахлах тоогооч өөхд одоо тоогоочлох байл гэдэг. Бид нар авь штэ. Тий, ээж нь ганц отхон юм чинь. Тэгэл миний ах хөвийн тэгэл юу энэ майонез зайнус гэдэг чинь бид хоёр чинь өндгөр хийж та. Өндгөний шараар чинь. Ориг майонезыг хийж.
Гашлагчваа. Тасалдахгүй утгах шүү. Тэр чинь бас уулдаг туслах. Бороо ирэх юм бол гашилж байна. Тосоос зүү гоожуулах хэрэгтэй. Зөөлөн зөөлөө. Бөө мэдрэмж тэр чинь. Хипхоп урлаг, рэп техно ер нь гоё ертөнцөлтөө. Тэгээд тэр ховцолтыг ингээд багасаа ингээд өөртөө шингээгээд явж байгаа чи өөр хараа тэглэлт хийдгийг. Өнгөө сонголт хийн тэ. Тэгэж яваад энэ хипхоп хувцсны гайхалтай урлагийг чи мэдэрсэн учраас энэ дэлгүүр нээсэн үү? Үйлчлэгээ. Энэ чинь нөгөө нэг юу штэ хүүхэд байхад манай одоо дунтлах чинь том явж бас хамтлагт байсан. Тэгээд тэр чинь өөрсдөө нөхөө хамтлагийн нэг шин хувцас ээж нь ойдог байсан. Тэгээд ерөөхдөө нөхөө өөрсдөө хувцснаар ойж хийлгдэг. Тэгэл тэр чинээс чинь баг тэр чи 2000 онд л ерөөдөө хараад мэдсэн. Тэгээ нөө ах нарын дээр үн Levi's Cross гэдэг загварууд гараад ирнэ. Тэгээд тэр үед чи хараад ирсэн. Тэнгүүд энийг ер нь гэж судлаа. 2013 оноос хийж эхэлсэн дээ. Өөрөө. Яг үнэ бас гаднаас өөр төдийлөн орж ирж чаддгүй байсан. За гадагшаа тусч явдаг аав ээж нь 2012 онд Snoop Dogg одоо Америкийн одоо яг Rick Ross бидний нөөссөн яг хүмүүжүүлж байгаа гадаадын артистууд Snoop Dogg, Rick Ross, Nicki Minaj эднэр Adidas-тэй гэрээгээд 2012 онд Америкт бүр дэлгэрүүлэлт ирсэн. Тэгээ манай 10 жилийн ангийн хүүхэд тэр чинь Америкт байдаг. Тэгээ тэр чинь тэрэн лөө найз руугаа захиад тэгээ өвөл миний бараа орж ирэх болж ирээд өвөл цэцэг тариг нь тэр нөгөө Adidas чи орж ирээд өвөл цэцэг тариг гэж юу солиороод байгаа юм гээд. Тэгээ яг сошиалчтан гэж хөгжижсэн. Хэл нөө айстопын ах нарын бас зургийг ингээл ховор зургийг тангуудл амар явдаг. Тэр миний Facebook чинь 12 онд бураас амар сайн байлаа шүү дээ. Тэгж ирээл нөгөө Америкээс чинь татвар нь амар өндөр орж ирээд. Тэгээ ер нь яагаад энэ чинь Монголд хийж болохгүй л гээд 13 онд судлаад. Тэгэж Наран плазад чинь Adidas зарагддаг нэг бодоологч 65,000 төгрөг. За хослоод нэг 300,000 төгрөг гэл. 500,000 төгрөгтэй байж байдаг. Тэгэхээр би чи өөрөө очиод авал өмсдөг гэж. Тэгээ нөгөө өөрийнхөө өмсчээс хувцснуудыг яг кофедо хийх гээд. Би энэ нэг бах нэг Adidas лого хийгээд нөгөө бодолгүй би чинь баг 60,000-аар зарах гэдэг байгаа шин. Тэгээ нөгөө найз чи наран тул очиод байгаа. Би наран тул тийм гэдэг. Энд яг бүр юм тунаад байгаа. Яваад чинь нөгөө нэг бүр амар одооны юм хуулгатай юм чи амар Adidas 20,000 төгрөг зам чи. Ээ баларсан. За би одоо яана. Тэг ер нь хувцс руу л орсон дээр юу ахыхаа найзын ээж дээр очиж байна. За яг юу хөө. Хослолт хийсэн дээр шүү дээ. Тэгээ ерөнхий масны төвшин хятадын төвшин ямар вэ? Хятадаа. Ер нь их орны мөнгө их орондоо угаагдана гэдэг системээр 120,000 төгрөгөөр хослоо зарж эхлэв. Эхлээ 100,000-аар зарсан. Талах шиг шажигнаад ирсэн. Тэгээ нэг жоохон ашиг эхлээд ашиг хараад иргүй. Эхлээд мөнгө олно гэж байдгүй. Бас нэг их хүн зөв юм хэлээд байгаа шнэ. Тэгээд 100,000-аар талах шиг аваад ирэл. Нөгөө Adidas-ууд шинжнээр бас ховордоод ирсэн. Японоос авчирж ирэл, Америкаас авчирж ирэл ховордоод ирэл. Тэгэл их орондоо үйлдвэрлэхээс гонол. Бас их оронд үзэл яваад байгаа шнэ. Мөнгө гадагшаа гаргах. Тэг гарахгүй гээд. Анхнараас ямар үнэлэмж ирсэн. Бас тийм удалдаан бизнес болоо гэж урьж байгаа шүү дээ. Анхнаар бас том ах юм бол яг нөгөө брэнд яг өөрөө жинк оригинал брэнд өмсдөг юм чи. Яаж дэсэн тийм кофе хэлдэг шүү дээ. Тэгэл за яхах гэл. Тэг зөрүүдлэл. Өөрөөр хэлбэл амьдрал залиос хэрэгтэй гэдэг шиг л. Хүн өөрийнхөө төлөө би тэр чин ахвал өөрийнхөө чиглэлээр дуулаад явж байгаа. Би өөрөө юу хүсэж байна? Би өөрийнхөө хүсэл мөрөөдөлтөд автдаг шүү. Тэгэл ахын үгийгч авахгүй тэгэл зүтгэл явсан. Одоо 13 жилийн дараа. Тийш. Яг туулах юм а туулаад тухайн шалгуураар явж байгаа шүү. Одоо яг залуучуудын хувцсыг хандлага юу гэж ойлгодог вэ? За мэдээч хипхоп хувцс бол биеийн дэвтийн чөлөөтэй гард үслэг годрны гэдгээр ингээл тайлбарлал явдаг. За тэгэд бас нэг залуучууд одоо маш нарийнхан бие версийн туркошкон төмслэг гэл нэгэнд янз бүрээр яригдж байгаа шүү дээ. Энэ хувцсыг хандлагыг чи юу гэж харж байна? 10 тэр чи юу юм 17 18 оноос холол нарийсад ирсэн. Тэгэл нөгөө нэг октодагээс нарийнхаа харамд аваа залуучууд чинь дуусглаа шиг гэдэг 9 сар болох гингүүд тийм реклам явуул ирдэг. Тэгэл тэрний чи эсрэг би чинь нөгөө нэг энэчнээс 8 байлуулах нөгөө хуучин яв өргөө юмудаа хийгээд. Тэгээ нөгөө маста бас хүрхгүй байгаа юм чи. Хийж амжихгүй байгаа юм чи. Хэрэгцээ нь байгаад. Тий, сэрэгцээ нь байгаад байдаг. Тэгтээ би ч бас алсан.
13, 14, 15, 16 он чинь Улаанбаатар чинь. Тэгээд дээрээс нь өөртөө баах ихрүүд чинь өстө сайхан төрүүлж байгаа шүү дээ. Энэ цэнгэлтгэд чинь тоглолтууд одоо би биш малгайтай цамцсан хүмүүстэй өстө тэгтэл нь хийсэн. Тэгэж нөгөө дууг хоногшилна гэдэг шиг хувцсыг бас ийм стилийг ингэж хүмүүс хоногшуулж чадчих байгаа байхгүй. Тийм дүүгийнх нь хувьд бол уран бүтээл. Уран бүтээл байхгүй юу. Үүгээрээ бас бахархаж явдаг. Яг ирээдүйд ер нь энэ хувцсыг хандлага нийлээ Монголд бол ингээд шинэ өнгө төрх шинэ хөгжлөө болоод явна гэдэг чи итгэлтэй харддаг. Байдаг байгаа. Би чинь өөрөө одоо нөө бурхан бас болцсон кадр гэдэг. Загвар зохион бүтээгч. Тэр бол би гүцээгөө. Тэр үнэхээр мундаг залуус. Тэр би бууж гисэн шүү дээ. Нөө ер нь нэгэндээ барахгүй бол хөндлөө өгцөн дэр гэдэг шүү дээ. Тэгэл би хэсэг зогссон. Тэгэл эргээл өөр Америк руу очиж үзлээ. Тэр би чинь нөгөө яг нөгөө энэ чиглэлэр чинь өөрөө донтсон байгаа шүү дээ. Одоо яаж нөгөө хүн урлагаар ирвэл яаж нэг гоё дууйчгүй яаж нэг юу уучих гэдэг шиг. Ямар загвар модонд ороод байна, ямар загвар яагаад байна. Энэний материал ямар байна, Америкийн материал ямар байна гэдэг юм уу, Тайландын материал ямар ч юм, Вьетнамын материал ямар байна гэдэг юм уу. Тэгэл би чинь нэг хүн чинь нэг донтчдаг юм. Хэдий 500-аас олж байгаа ч бас хэрэглийг нөгөө худлаа өгч бодож шин. Таата тогтоо өмсөөс бас нэг бизнес ингээд хэдий ярилж байгаа нэмээд гэсэн би чамаа харахад бас давуу талууд байдаг байхгүй. Бусдаа юм хуваалцдаг чи. Би нэг болохоор ингэж өнгөөж өгчөөдөг. За сая гэсэн миний зохион байгуулсан их хурсын баярын хүүхэд хайраа энэ гэсэн чинь нэгдэл тодорхой хэмжээнд ингээл заахаа дүүн очиж бол амжихгүй байна нэг хэдэн кайчи гэл ингээл зориулж байна. Энд чинь сэтгэл зүй чинь тэгж таригдж байгаа байхгүй. Би бишээ бид хамтдаа энэ хайрын төрхт амьдрдгийн шүү. Хамтлал оршиж байгаа бол хамтлал хуваалцна гэсэн чам нэг юм залуу хүнхэд юм нийгмийн бас юм харилцаа хандлаганд ороод боломжтой хүүхдүүд те бас чадлаараа туслаад оролцоо өгч би бас баярлалаа. Үзэх сонсогдох хүмүүс бас баярлалаа хүртэж. Өөрөө чинь дүүгийнхаа өгсөн юм яг босод одоо миний Facebook болон босод хамтардаг хүмүүс ингээд зөндөө сайхан тоглоомод хувцсноор бэлэглээд бүрэнгээд хүүхдийн дэлгүүрүүд төр ингээд нэлээ их тоглоом өгөөд тэгаах нь асрах газар нөгөө тусгаар хүүхдүүдтэй авчиад өгцөн. Одоо машин ард хэсэг юм яваа. Энийг бас удамжаар тавьчих та найзуудаа өгч чинь. Тэгэхээр бид нөгөө нэг бие бишээ бид хамтаар амьдарч байгаа гэсэн энэ зүйл сэтгэл зүрхэн хязгаарнаас сууж эхэлсэн. 18 онд ч одын өвчин туссан. Солиорж явсан байлээ. 17 18 онд бомб гээд одоо манай шоу чинь хипхоп цугларалт тэгээ масара олуулаа байя хамтдаа байя гээд нэг юм шоу одоо сүүлийн үед хийгээд эхэлж байгаа. Тэрнээс өмнө болохоор зөвхөн би бомб, би дэсрэлт, зөвхөн би намайг барахгүй, намайг амжихгүй над шиг юм загвар зохион бүтээгч байгаа. Яг хөө миний нөгөө давуу талууд байгаа л да. Одоо YouTube дээр жишээ нь одоо ямар нэгэн клип хийж ирэхэд паузлаа гэхэд би яг нэг хүнд нэг энэ ямар амар хувцас гэдэг гэхэд би тэрийг хийж чаддгаараа давуу талтай байсан л да. Тэгээ Монголынхоо загвар зохион бүтээгчнэрээс ч юм уу илүү бид нэр чинь усаас бас надад нэг шагнал бас өгжүүлсэн. Тэгсэн тийм. Бас ер нь хүн тэр төмөр байна уу юу байна уу шагнал байна уу биш нөө үнлэмж гэдэг зүйл их хэвээр. Төрд байна уу дүүрэгд хороонд ингээд тодорхой хэмжээнд үнлэмж авах хүн цаашаа халгах хүчтэй нэг сэтгэн бодох илүү юм үр дүнтэй юу зүйлсүүд гардаг. Тийм учраас энэ нийгэм рүү ингээд харилцаанд их сайн ордог юм биш. Сурснаа ер нь би бодсон шүү дээ. За нэг залуу монголчуудын энэ нас залуу болоод байна. Ядаж нөгөө нэг хүн болж төрснийх нэг их орондоо залуучуудаа нэг юм хийж үлдээж хэмсэн гэдэг чинь KFC гэдэг шиг. KFC шиг юм үлдээж их орны те энэ олоор 13 оноос наваг. Тэгээ хинч үргэлжлүүлээд энийг аваа явчих болно. Одоо жишээ нэг юу гэдэг чинь. Одоо айл болгоны гэрт багтцсан жоохон махлаг байх та. Нэг аваад өмссөн, асгууд дурхайж явахдаа аваад өмссөн. Тэр хувцсыг их орондоо үйлдвэрлээд жишээ нь юу гэдэг чинь одоо манай бэрэн дээр би манай хувцс чинь 2-3 удаа л загварыг үйлдвэрлэнэ гэдэг байхгүй. Тэгэхээр нэг тэр айл болгоны шүүгээ болгонд байгаа хувцсыг одоо үндэсний үйлдвэрлэгч бомб брэнд дээр гарсан энэ загвараа гэхэлэр малгай тавил манах гэдэг шиг манай лого тавигдлаа. Тэр үнэтэй брэнд байхгүй. Яг л тэр стандартаар нь хийгээд өглөө. Энэ нэг удамшаад үлдчихвэл ядаж нөгөө нэг их оронд минь үлдчих юм да. Манай мэдрүүлж байна. Тий өөрөөсөө 90 онд ч өөрөөсөө одоо энэ тэд төвийн оронд чинь бид нар ч ойдлын үйлдвэртэй байсан шүү дээ. Тэгээд урт цагаан лөө үйлдвэрийн ойдл чинь ихч нар маань очиод. Тэгээд одоо сайн нөгөө Нямбат руугаа нэг юм бариад үйлдвэрийн ойдлчд маань бүр байхгүй болоод ирсэн, хомстоод ирсэн. Тэгээд би ер нь нэг их чах эмээгийн хүүхд эмээ дээр өссөн болохоор их чах нарыг гээл дэмжих дуртай. Тэгээд ажлын байртай байх гэдэг. Тэнд бас амьдрал гэдэг болохоор яг тэгвэл нөгөө нэг
Хүмүүс харахад би нэг л анх мөнгө олоод байгаа юм шиг үрнэ. Надад бол бүр нэг би нэг цахилгаан авах ч юм уу, үдээс авах, давж авах одоо ингээд нэг 550 төгрөг, 100 төгрөг ингээд нэг татунг ч юм уу. Тэрэн дотор амьдрал байгаа гэдэг би тэр амьдралдаа дээр илүү дуртай. Дуртай юм шиг байлаа чи. Тийм би бол ашиг гэхээс илүү чи тэндээ буцалж явах дуртай юм байл. Тийм учраас чи миний түрүүнд нэг асуудаг хөөхтүүд хөгсчүүлд ингээд 5-10 засаа юм шиг өвдөлтгөө жаргаж өгдөг юм билээ шүү чи. Тийм. Ямар ч бодлоо юм. Тэр чи яагаад гэвэл би маргааш байхгүй мэдгүй учраас яг өнөөдрөөр амьдралтай гэх нэг философи яваад гэж хэлж байна. Би ийм философт болсон. Одоо миний сүүлийн философи нэг найзтайгаа ярьж байгаад одоо надад бол нэг одоо 8000 би 7000 хэдэн зуун өдрөлөг орсон л доо. 8000 өдөр гэхлээр 365 хоногоор бодлоор би зан 60 эд наслан гэдэг бодолтой. Гэхдээ мэдхгүй магадгүй мэдхгүй. Гэхдээ би нэг 7000 хэдэн зуун энэ өдрөдөө зөвхөн хайртай бүхнээ хайрлаад өөрийгөө хайрлаад өөрөө бусдыг хайрлаад бусдад хайрдаг үгээд энэ хүн чинь нэг юм хүн байсан. Тэрнээс чинь нөгөө нэг энийг нэг илүү үчимсэн, энээс нэг илүү авчихсан, энийг нэг мөнгө харсансан, энээс нэг яаж нэг илүү хараад нэг юм авчихсан. Яаж нэг энийг нэг шажчихж гэдэг юм. Түүнээс чинь надад чинь юм уу хөгийн л новшилсан шүү дээ шиг. Нөө мэд хүмүүсүүд нь бол надад ч юм байсан тий. Хайртай хүмүүс сургаас явахад яг энэ амьдралын үнэн дүрхийг олж хардаг байхгүй юу? Хэн хажууд төсөж үлдэх вэ? Хэн араар юу шийдэх вэ гэдэг чинь нахан ч гэсэн 3 сахахаа галдсан. 30-тэй, 40-тэй, 60-тэй гэл өөрөө ч салуу байлаа. Тэгэхэд яг тэр айгу амьдралын үнэн дүрхийг харуулдаг. Тэгэхээр би тэднийг хийж үүсээг нам хийж үүсэж чадахгүй ч гэсэн ямар ч гэсэн миний ах юм дуртай байсан. Ийм юм сонирхдаг байсан. Энийг амьдралдаа шингээж явъя. Тэндээс харж байгаа шүү дээ. Хичээж шүү дүүн гэдэг. Одоо би бас хичээл явдгийг. Тэм учраас аханц ингээ сайн муу амьдралыг тууллаа. Бор дарсан дурлж явлаа. Татгалзаад 10 жил болж байна. Тэг чинь хин нэгэнд гайхуулахгүй шүү. Тэдэнд бас амлалт байна шүү. Дүүн бас хичээж шүү гэдэг. Тэгэхээр жамж гисэн бас одоо ах ингээл урмал удаагүй ч гэсэн бас нэг юм сүгэлд ярилцсан, зөвлөлдсөн зүйл байдаг шүү. Ах дүүн энэ чигийг барай явна гэдэг юм хатгалж үлдсэн байна. Бага шүү дээ. Бид хоёр ч ичнэ юм яриад том ах залхацсан байсан. Одоо ер нь бас өөрөө дүү хоёлаа нэг айл. Ер нь ах нэг жоохон бодит амьдрья. Хоёлаа бид хоёр чинь хөхөтөд над дээр яг асуудалд орох юм хөхөтөд надтай зүг байсан л да. Хоёлаа лайв хийгээд. Гуй ах юу хоёлаа юм. Нэг бөөж мүснэ 30-40 мянган төгрөгийн 8 их. Хоёлаа тэр гонжиг өдрөнд явъя. Тэр чи кантоны үзэсгэлэн болж байгаа юм. Тэр чинээс нэг мопед эднэрийг оруулаад Улаанбаатар хотыг дүүжэрлэг болгоё. Тэгээ ерөөхдөө маргаамаар ах том ах чинь нэг заадаа энэ урлагч чинь нэг юм хараал мараал ерөөл юм биш юм байна. Бүх зүйл нь хайр юм байна. Тэгээ одоо хүүхдүүд ч том болчлоо. Одоо хүүхдүүдэд шарах үедээ хоёул одоо нэг адилхан юм чи хоёул яг адилхан хувцсамсэл хүүхдүүдэд зориулаад гой бүжиглээл гой аянаар тавьж өгөөл энэ урлагаар соён гэгэрүүлэл хүүхдүүдийг гой соён гэгэрүүлэгээл нөлөөлөгээл. Тэгэл яг тэр зүйлийг хийгээд ингэн нэгнгээл яг л нөгөө бид хоёр чинь нөгөө би сүүлдээ том ахтайгаа гуйж байгаа штэ. Заахаа. Энэ амьдрал хүртэл чинь ингээ өдийн дүүн бас нэг өднөөс судлахад сайн тамуудыг нь ялгаад хараа сурчлаа. Одоо ахаа хоёул ахтай хоёр байх хоёул. Сайхан найз. Тий, сайхан найз ингээд нөхөрлөөд ингээд яаж. Яг бид хоёр чинь жил гор яг гой яваад ирж байгаа юм чи. Тэгэл яг нөгөө бурхан сайныг аваа явна гэдэг шиг. Яг л нөгөө нэг энэ хоёр л алах гэдэг энэ да гэдэг шиг зүйл тулгарслаа л эцэд байсан л дээ. Эцээ. Хоёр баг нь л ингэж номерч шээ. Тэгэл одоо нэг тэрийг ганц нэг зүйлээ зүгээр нэг дүүтэйгээ нэг дэлгүүрийнхаа рекламыг хийж байгаа боловч тэгээ дутуугаа шархаа нөхөөл яваад байна. Тэр дүүгээд нэг цаг нь нөгөө тэр чинь бас нэг дүү яваад байна шүү. Чи ял ингэж бүжиглээд их тэгээд их ингээд их гэх. Тэгээ ахаас өвдөр чи өвлөрдөөд ирсэн юм их тэ. За ингээд их тэгээд их гэх. Нөгөө л яг бүх зүйл цаг хугацаатай байдаг чинь чамайг чиглүүлээд бас ерхий цаашдаа жанжих маяг гэж бариарэ гэдэг нэг цаг хугацаанд ойлгуулж авчиж. Би тэгээд бурхан болооч 9 замд үдчих чинь чамайг дүү хүний хувьд танаар гэр ах дүү найз зөвхөн гэсэн хараад хүндлэл үүсчихсэн. Би чинь тухайн юм бас ирээвчин байсан, очих сэтгэл байсан гэсэн очиод бас тесрэлд яваад дотоодоо мэдрээд байгаа. Тэр их машины цаваа, тэр олон хүний хүндэтгэл хайр гэдэг чинь хэн байж байгаад бас хэнийг үлдээгээ залгамжлуулчаад явбаа гэдэг төр зургийг олж харж ирсэн. Тэр чинь гоё ганга харагдтаа биш. Хүндэтгэл тэнд агуу мэдрэгдсэн.
Тийм одоо энэ дээгүүр сууж байгаа дэсэл хинбэ гэдгийг өөрөөсөө харуулцаа. Дахиад чинь зүйл баг нэг 100 болох юм уу болохгүй мэдэхгүй магадгүй. Яг ийм зүйл дахиж ингэж болоод ингэж цуглараад байхгүй. Тэгээд дээрээс нь ч бас залуучуудаас баярлсан, харах өнцгөөч харсан. Тэгээд тэр чинь нэг юм амьдралын хувь тавилан гэдэг юм л л дээ. Яг нөгөө ингээд ирж байгаа зочдыг харж идэг. Хин байна, хин ирж ийн, хин ирэхгүй гэл бас нэг би 20 дэс болж ойлгохгүй нус нэмсэнтэй хатгалдаад байж байгаа гэсэн. Тэгээ бүх зүйлийг хараад цаа. Тэр зураг хипхопчны ертөнцид бас айгүй том гэрэл тусгасан. Хипхопч зөвхөн хараалаар амьдэрдэггүй. Хипхопч зөвхөн тийм юмар өмсдөггүй нэ. Хипхопч рэпч зөвхөн ингэж хар зүйлийг бас ингэж хитрхи барьдаггүй юм аа. Энд бол тэрний цаана жинхэнэ цагаан хаан байж идэв шүү. Хөшиг байж идэв шүү. Сүлийн үг нь хайр л байсан. Зүгээр хайртай. Тэр өнгийг амар сайн оруулж ирсэн. Тэгэхээр энэ бол зүгээр л амьдралын нэг тийм бас харамсалтай харуулс ирнэ. Том тодтогсон өнгө байхгүй юу? Ер нь эзэмч руугаас боцоход бол нэг тийм магтаа саашаал биш зүгээр хэдий хэмжээнд ямар өнгө төрөөр амьдрав гэдгийг л тодорхойлуулдаг шүү. Бас нэг залуучуудад чимэг болгүй юу? Чимээ өгчлөө. Одоо нэг ингээд анхны чинь нэг муулж нэгээ дөвлгөөл нэг ингээд барьж иддэг нэг юм систем гараад ирлээ шүү. Бүр ингээд нэг юм хооронд нь талцуулдаг. Энэ яг хин нэг нохоонуудын дунд нэг мах тавиал нэг махан дээр алдчихж байгаа нохоо шиг нэг тийм болгочоод ингээд байсан. Би тэгээд дэрэггүй мэн. Тэр хүний дотор орж үзээгүй дээ. Тэр хүн яаж байгаа юм уу? Одоо ингээд сүүлийн бас нэг нуурлын ингээл хүмүүсүүд ингээл ганцаардаа л уйжлаа юм аа юу гэж. Тэр хүний дотор орж үзэлтэй те. Яагаад ганцаардаа тэр яагаад ингээд урлагийн өнгө гэхлээрээ л нөгөө нэг аз жаргалтай хүрээлэлтэй яг тэгж харагддаг юм шиг мөртлөө яг тэр хүмүүсүүд ч юм бас ганцаардах нь илүү шүү. Илүү шүү. Олны өмнө ил байгаа болохоор харагдаад өвдөөцлийн төрүүлээд байт. Цаана ямар их гүнэг зовлон сайн мөгөөрж байгаа мэдэхгүй шүү дээ. Хүний мэдэрдэг бүгд ил мэдэрч байгаа шүү. Тийм хөргөө одоо бишчүүд бид нар чинь нөгөө нэг дотроо чэйжин дотроо буглаад яваад байдсан шүү дээ. Гаргаад ярихад доош орчих гол одомаг дуудуулчих гал. Ганц зэгэд дуудуулчих гал. Сайн бах хэцүү юу? Сайн нөхөр бах хэцүү юу? Сайн нөхөр байх хэцүү. Болгон хүүхдүүдэд зориулагдсан байдаг. Хоёр насанд дарсан хүн хоёр талаас ирээд анх удаа амьдарч үзэж байгаа болохоор тэн дээр ойлголцол хүнд идэг юм санагддаг. Залуус одоо цугларалтыг хизэнээс эхэлж ийсэн хипхоп цугларалт юм. Хипхоп цугларалт Voilum одоо 2013 онд яг нэг хипхоп яг хэсэг зогссон манай том ах чинь хэсэгд болох ойлцсон байжсэн. Тэгээ тэр үед чинь нөгөө нэг эрэгтэн хүнд эрэг дутуу гэж ярьдаг юм байна л да. Тэ яг нэг зээл зунгууч машиныг яавал асаадаг гэдэг шиг. Нэгүүд нь том ах чинь хэсэг ингээд яатсан. Би чинь өөрөө нөгөө харсан ахаа юу яриад байгаа юм бэ? Таныг бүгүүлээд байна. Тэ сонсох хүн байхгүй наа. Өөрөө сонсож байсан нэг л том хүнтэй юм чинь. Яг л нэг хурлын нэг том бацаан хүүхэд байхад л миний нэг од ногоо юм чинь. Тэр одыг хармаар байна шүү. Та дугаарч тэ би сонсоё л доо. Тэгэл 2013 оноос ах нараа шинэ жилгээд цэлмүнтэй дуугаа хийгээл гарч ирээл. Яг тэр сенсацийг барьж аваад хов гэл шоу хийж үзэл. Тэгсэн чинь тэр шоу чинь бүү энэ одоо кастл гэдэг өргөө кинотой тэр артл кастл гэдэг. Тэр чинь нэг маск бар байсан. Тэр чинь бүр мянга залуу. Тэр шүн юу 4 цаг хүртэл нөө ажиллах зөвшөөрөл гараад ирсэн. 3 цаг 25 минут болж байгаа тасалбар юу тасраад байгаа юм чи. Зарагдчихэв. Яг хуучны нөгөө айстоп энэ миний хайр гэдэг тоглолт шиг. Тэгээ бүр за. Тэгэл тэр чинь нөгөө хүн чинь анхны филинг авчихлаа шин. Тэгэл өстө явж гисэн л дээ. 13 оноос ч асар удаж шүү дээ. Одоо 15 жил рүү орж ирэх гэж шүү дээ. Тий, 13. Дунд нь жоон шантраад бас улс төрийн болон нийгмийн нөгөө зах зээлийн үед ингээд явж байгаа чинь бас болчихсон доо. Энэ чинь нөгөө нэг миний барометрэл авахд мөнгө чинь барометрэл ахиухан татхад энэ шоу чинь надад амар хэрэгтэй юм чи. Бас. Нөгөө хувцас хийчин залуучууд ингээд мааса татна. Тэгэл шоугоо хийж хувцас гангарч очин шоунда. Тэгээ шоун дээр хүмүүсүүд яаж чинь. Тэгэл тэр чинь хоб гэл нэг хэдэн дөрөв ороод ирнэ. Эргээ материал авчин. Тэгэл би чинь нөгөө зогсон гоохгүй болсон. Дуртай маяг яваад. Дуртай маяг гэлэн. Тэгээ дээрээс нөгөө сошиалд ингээл гүүгээл. Одоо энэ жилийн хэд удаагийн цугларалт вэ? Voilum 21 гээд одоо 13 жил нөөс үзэж байгаа. Тэгээд нэг дунд нэг хэсэг завсартсан. Яг нэг хипхопын нэг зогсон байсан үед хийжсэн зүйлүүд л дээ. Тэгэл одоо энэ тэтгэн бар клубуудын хийгээд байгаа системийн бас нэг багш байдаг та баярдаг.
зураглалыг хийчих واخгүй чи. Зургийг нь тавьсан. Чиний загвар дээр ингээд жоохон өөрчлөлт хийгээд явчихдээ ш нөхдөд. Тий одоо бол яг үнцэн арам чи угсарсан байт. Захирлууд нь мөнгөний нэгэл болоод идэм биш. Нөгөө нэг зөвхөн шоу зохион байгуулдаг хүмүүсээс энийг ингэж худалдаж аваад ингээ хийд юм бэ гэдэг захирлуудын хувьд бол тийм систем байсан юм. Чи өөрөө тэрийг хийж байгаач мэдгүйгээр хийгээд явцсан байхгүй юу? Чанаржуулаад. Тэр чинь сэргэлэн хүмүүс бол за одоо энийг жоох ингэчихэд тэр үед чинь би продюсер байсан юм шүү. Продюсер байсан байхгүй юу? Хипхопч дотор бол. Тэр чинь өнцгийн чи олцсон. Үндсэн зураглаа хийгээ яваад байсан. Дараа нь хүмүүс өөрчилж эхэлсэн баг. Энэ жил тэгээд хэдэн хэдэн хаана болох гэж байна? 6 сарын 5-нд залуучуудаа 6 сарын 6-нд одоо үеийнхэн болон за нэг 30-аас дээш насныхан 25-аас дээш насныхан гэж явах юм да. Юуг нь болохоор 6 сарын 5-нд нь болохоор нэмэх 21 21-ээс доош насныхан байхгүй. Тэгээд нэг юм 2 үе шаттай. Тэгээд дээрэс нөгөө нэг миний хийдэг системийг өөрчлөлтөөр дахиад ингэж өөрчлөлтөө гэдэг шиг дээр үедээ рок, pop, hip-hop гэж явдаг байсан бол 21-р зуунд hip-hop ноёрхоо тэрэнгүүт тэгвэл hip-hop, pop, rock болгочих. Миний энэ ч бол миний систем шүү дээ. Нэг хайрцагт руу гайд үндсэндээ байшлын. Яг энэ тэнтгийн клубд одоо хаана хин дуулж байгаа гэхлээр зөвхөн hip-hopч дуулаад байгаа байхгүй. Тэгвэл тэр гац хүмүүсүүдийг тэр баарандаа л үзчих. Миний шоун дээр болохоор тэгвэл ах нарыг би хөндлөж ийда. Одоо жишээ нь манай шоун дээр одоо хар самтгийн баск ах хэрэгж байна. Чингис хаантгийн 60 сайхан ахын хүмүүс замлаа ах маань хэрэгж байна. Дижитал хамтлаг хэрэгж байна. Тэгээд Fla гэдэг рэпер байна. Loki гэдэг рэпер байна. Тэгээд манай нэрээ дээрэс нь энэ чэнэс нь Хагийн ах, Ice-Top-ийн Хагийн ах хүн болооч Хагийн ах маань хүү бас дуулаад хэлж байгаа. Том залуу болсон байл шүү. Тийм. Тэр дүүгийн маань бас ингэ харахыг хүсэж байгаа хүмүүсүүд байна. Тэгээд энэ чинь бас доороос нь нөгөө нэг шинэ үеийг төрж гаргаж өгч яриад байна. Хипхопч техник давуу тал үүдээ. Өчргөө нөгөө танилтал энэ тэр ах дүүсийн захиасаач юм хүн татахгүй өөрөө нь гаргаад ирдэг байхгүй. Ургуулад хипхопч. Тэгээ залуу үед юм айгу халаага өгөх дуртай. Тийм. Хөрөнгө ингэж нэг уран бүтээл авч явахыг хүсдэг. Хамаагүй шүү дээ жаджуулдуул таалагдж үйл өмсөлтэй гэдэг юм аа ингээд жинхэнэ чөлөөтэй харилцаанд орч чаддаг. Тэгээ энэ удаагийн цугларт бол бас гоё болно гэдэгт найдаж байна. Цугларт болгон дээр бас тийм нууц тийм юмнууд барьдаг ш та нар тий сюрприз зэрэг. Тэрийг ярьдгүй хэлдэгчгүй сонин тий энд орохоор тэр нь ч баг дээр хүмүүсийг үзэж харах өнцөг өөр байдаг. Өнөөдөр ямар ч зөвлөг хүлээж авч хүрэлцээрсэн дүүдээ маш их баярлалаа. Өндөр амжилт хүсье. Бас цаг бас хурдан явж чинь тий. Цаг хурдан явна. Би дүүнч бас яриг бас хүмүүсүүдтэй бас нэг ярихгүй удсан байгаа юм байна. Ер нь яг ингээ өөрөө нөгөө чи уцаар ингээл хаяг нэг лайв хийх юм уу бичлэг хийхээр өөрөө ингээ цаггүй хяналтгүй ингээ бас явдаг. Ингээд яг нэг нэвтрүүлэгт ороод юм ярилцахлаар бас харсуусан байж. Тийм шүү дээ. Ер нь үзэг сонсогчдод хипхоп сонирхчдод юу гэж хэлэх юмсаг хүсч мөрөж явдаг дотроо. Одоо тэгэл ахын үг алт гэдэг шиг л биедээ хайртай байгаарай. Хайртай хүмүүсээ хайрлаж яваарай. Дэрэгдэх хүмүүсүүдтэй хайртайг л хэлчихээрэй. Тэгэл өөр одоо юм хэлэх үү? Тийм шүү дээ. Хайртай л хэлж тэгэл болоо. Хайртай шүү. Одоо ингээл тэгэд өөр юу гэдэг вэ? Нэг хэсэг яг ингээл сошиалч хөгжсөн байсан. Энэ залуу ахынхаа нэрийг бариад ингэж ингээл тэргээл нэг яриа үүсчихсэн. Гэхдээ өнцөг өөрөөр ирсэн байхгүй юу? Хинч ахын ч вэ нүү, их ч вэ нүү, аав ч вэ нүү юм зүйл тохиолдод тэр үний төлөө ярина. Явсаарч явах болно. Ярьсаарч явах болно. Амьсгал тасартлаа. Тэгээ энэ зүйл бол яг ийм эрг хандлага болоод буцаад хүмүүс чамайг энэ зүв байжээ. Бас буруугаар харж ин залуу буруугаар ойлгож чижээ гэсэн юм өнцөг дарагдсан. Тэгэхээр сошиал өөрөө айгүй тийм сонин өнцөг. Тэгтээ Монгол улс байдгүй юм лээ шүү дээ. Тэр ингээд одоо ингэж байгаа шүү дээ. Би чинь хэл байхгүй. Хэл муутай шүү дээ. Тэгтээ яг нэг энэ тэн дээр аялж илээсэн болохоор яг нэг улсаас нь хайж байгаа. Нөгөө ямар юуныхын сайд нь хайж байгаа санаа зовдгоо би гэдэг яаж байгаа боловч юу ч тийм байхгүй юм чи. Би чинь тэр чинь пүнк гэл нөгөө нэг намайг ингээл асууж ирсэн нөгөө чат хичээл яаж хийж ийн ахын дүү махын дүү гэжсэн. Бүх хүмүүс бүр ингээл хамгийн дотны мотны хүмүүс чинь бүгд байхгүй болсон юм чи. Тэгээд хүүе эн чинь тийм байхгүй наа тийм хүмүүс чинь хайж байгаа юм байхгүй. Зөвхөн нэг уцаар асуусан төдийл зүйл байна гэд. Тэгээд бүр өстө эргэж нөгөө нэг ийм юм болоод ингээд энэ тэгээд за нэрэл энэ яг хотлоо яриад энэ үний юм яриад энэ тэр чинь бодит байгаа шүү. Тэгэл ингээл ирэл. Харин сошиал бодитоор учраас хүмүүст зөв ойлголт өгсөн. Хэрвээ ингээд бичлэг ч юм уу яг юм нэвтрүүлэг шиг явдаг бол хүн баруун өмшгүй гайхаад би ч гэсэн эргэн үний явж гисэн. Яагаад Монгол улсаас Монгол иргэнийхээ төлөө хөдөлгөөн байгаад тухайд аюу бүхнэл өсөж ирсэн. Сон тэгээ за энэ удаа амар улс төрчих байх гэдэг тэргээл ингээл гэхдээ хүний амьдрал
Хин чайтууд хөдлөн хатан зүтгэн нэрэ хамтдаа зүгээр барилцаал өсөрхөө хөрвөл. Ер нь тийм шүү дээ амьдралын хууль юм чи. Манай гэр бүлийн ч хууль. Бид нар хэдэн чийсэн төрснийхөө төлөө шүү гэдэг. Хипхопчны нэг амар бас юу гэдэг гэр бүлийн тийм өөрөө байдаг. Хамт ч гал руу өсрөн шин. Гайхаад байгаа юм байхгүй. Багхайста жинхэнэ нэгэ цөхөр байгаараа гэдэг. Би өнөөдөр зүгээр ингээд халимгс тавиал нэг захтаа цанц өмсөд олж ер нь бол миний стил бол бас л эвгүй шүү дээ гэрээр малгай толгой дээр л эхнэр одоо чи арайчтай 40 50 уржээж одоо болооч тэл гэдэг. Яах юм би тэгтээ тэгвэл улаан өнгө дуртай. Тэгтээ тэгвэл том өсөх том бичгийн дуртай юм ч дээ яах юм. Хөтлөө хүн тийм байх юм бэлээ. Одоо манай ангийн уулз дээр болсон ганцаа одоо болоочтэй ч одоо баг л нэг юм байсан. Арай явдалч нь өөрчлөгдсөн байна. Гэтэ надад өнгө мөнгө одоо болоо л гэдэл чадахгүй. Миний дотоод ертөнцийн хин ч үгүйсгэж чадахгүй. Тийм шүү дээ. Хипхопчны гэр бүл тийм батуух байдаг байхгүй. Цэм шүү дээ. Гоё хөгжим. Би хөгжмөний хөгжмөндөө амар хайртай. Тэгээ одоо хэд нэлцгаа биш. Зүйтэй. Хатуу үгийг сонсож нөгөө нэг ирсэн. За тэгээд ир хүний хямар балгаандаа толгоондоо сүлдэндээ явдаг шиг одоо өөрийнхөө бие махбод нэг зогцлоосон. Хайртай хагаа ингээд одоо ар нуруунд дээр тэгэ явна. Хайртай аав ээж хоёр гар дээр өргөө явна гэдэг ингээд шивэс гэдэг зүйлээр ингээд өргөө дотоод зурлаад зурцсан байгаа. Тэгээ бас хайртай Монголын ард түмэнтэй хамтдаа байгаараа олон залууст гоё ирэх хандлага нөлөөллийг өгч байгаараа. Сайн үйлсийн тусч энэм гүйцэтгэлээ битгийгээгээрээ амьдралд нь ажиргалт нь хайртай хүмүүст нь сайн сайхныг хүсье. Олон гоё өнгө загварыг Монголын залуучуудад оруулж ирээрэй гэж хүсээд үдээ. Тэгэхээр залуучуудыг нэг зөв чиглэлтэнд үлдээгээл зөв зэшин чиглүүлж гээл үзэж л яваа. Тэгээ яг юм магадгүй их оронд нь л хэрэгтэй юм да гэдэг. Тийм шүү дээ. Би өвгтөө үндэ дуртай. Хипхопчд татдаг, уудаг гэл янз бүрээр ярьдаг. Татгандат нь уух нь. Гэхдээ тэр хүний сонголт байдаг. Энийг эдний хэрэг эзэн мөнх гэдэг шиг. Би миний сүнс бол энийг хорондоо үлдэн. Тэгэхээр санаа зовлтгүй. Би байж л юм гэсэн үг. За, амжилт хүсье. Баярлалаа. За.